Шулмас. Шулмас хэмээх нь өөрөө эм хүний бие мах бодит ирч хүч авч бяр тэнхээ суусан игэл хүний хар сүнсийг хэлсүгэ. Шулмас хэмээх нь олон янзын дүртэй. Зөнхлөг харагдах гол дүр нь зараа мэт арцгар үс гизэгтэй. Зунгаг ноорхой цоорхой хувцастай. Зовлонт биеийн дүр гар сарвуу нь энд тэндээ янз бүрээр сийчээстэй. Идээ бээр маажуураар хучаастай. Элдв янзын үнэр танарт нэвчээтэй. Ирээ цээргүй айхтар хар сүнс буй. Атгаг санаатныг хөлөглөгч, аймхаа нэгний бид шүглэгч, аюулхаа орчмоор нь тамлагч, алт махан биеинд нь шингэгч, оюун бодлыг хуурган эзэмдэгч, орой дээрх өндөр өвгтийнх нь шүдний өвчин болсон идтэй. Ичүүргүй авайг түмэн янзаар гаргаж, элдв найланхай хөдөлгөөн хийж, эн тэндээсээ эд зүүсгэл унжуулж, игэл зүс төрхөн үл үзэгдэх сүнстэй. Шулмын ам болсон бүтцийн дүр нь хүний махан биетэй тунд өхөө. Шулм нь бүтцийнхээ хувьд ам болсон улаан голтой, арвин олон бодлон хамгаалалттай. Ахиад бас үгэн хамгаалалттай. Арзгар хуруу хумсан зэр зэвсгүүдтэй. Айхтар хар эрчмүүдийг өөртөө хураасан буй. Хачин чихтэй шулмас хэмээх нь харын 43 их эрдэмтэй. Шулмас хэмээхийг дарахын тулд зан ааш сэтгэл зүрхийг нь хувиргаж, заслыг нь хамгаас уртаж хийдэг. Шулмас хэмээхийн дуу нь айхтар, оюун бодол нь хурц хүчрхэг, хэр баргийн болохгүй зүйлийг оюун бодлоосоо гаргаад тавьчихдаг. Хэрсүүн дэнтсэн нэгэн сүнс хамаг олон үрсийн тунд хаа сайгүй л оршиж байна. Өнөө нартад энэ хорвоо дэлхий дээр 3673 шулмас оршиж байна. Энэ л шулмсууд нь янз бүрийн овог отгуудын үүсэл гаралтайч байна. Маш олон янзын эрчмүүдийн хуралдаанаас үүссэн ч байна. Шулмас бол хамаг хар муу зүйлсийг оюун бодлоосоо гаргадаг их элдвтэй. Шулмас хэмээхийг эд зүйлс, махан бие, оюун санаагаар урхитан дууддаг юм. Шулмас хэмээх нь өөрөө харын сүудэртэй. Шулмас дээр нарны ээлж ойход хөрсдөд сүүдэр нь хаяа тусдаг. Шулмсын хурсан эрчим их хэрсүү. Маш олон янзаар хувирдаг. Шулмсын үүсгэсэн эрчмүүдийг үүсэл гарвлаас нь дарахгүй бол тухайн үеийн хувирсан эрчим дахин хураад л байж байдаг. Тийм учраас тэр эрчим хаанаас ямар шулмсаас үүсэл улбаатай байгааг мэдэж, эрчмийг нь хөөж, шулмсыг дарах хэрэгтэй. Ямар шулмсаас үүссэн хар эрчмийг нь хэн хуралдуулсан гэх мэтээр хөөсөөр шулмсыг нь олж хамттан дардаг юм. Шулмсын хүмүүний махан биед шингэх үед хамгийн муу зүйл бол хүмүүний шуналхаг сэтгэл, оюун бодол, санаа, зүрх сэтгэлийн хувирсан байдал зэргээс үүдэлтэй. Хэрвээ шулмсанд өртөөд шулмсыг bijүүлж ихвэл хүмүүний дотор амин чанар руу нь орж байж л түүнийг дардаг юм. Хүмүүний махан бие рүү ороод зогсохгүй, дотоод ертөнц рүү нь орох чадaltaй.
шулмас хүмүүний махан биед аль нэг хүр дээр дамнаж орж чаддаггүй. Хүмүүний махан биед шууд наалтчхаад байрлаад шууд суучих газаргүй тул дотоод амин чанарлуу нь л зүтгээд байдаг юм. Яг нэг дороо тогтоод байдаггүй. Улмал дотогшоо тэмүүлж байдаг. Шар усны нүхээр орхуу буурлаа. Тэгэлгүй яах вэ? Хүмүүний дотоод амин чанар дотоод гал руу зүтгээд байдаг. Хүмүүний махан биеэс шулмсыг гаргаж дарахад хамгийн багадаа дээд тэнгэрийн дээд багцлааны 3 онгод, дунд багцлааны 8 онгод, бага багцлааны 10 онгод тус тусдаа байж дарна. Ямарваа нэгэн үйл хөдлөл засал номоор тэр бүр дарагдаад байдаггүй. Шулмас химээхэд ганцхан эмэгтэй хүмүүн өртөөд байдаггүй. Эрэгтэй хүмүүн бас өртөн. Тэр үед хүмүүний хүсэл зориг, ор хүнжлийн ажил, оюун санаанд нь өөрчлөлт орох талтай. Нэг үгээр гормон дэв бузар руу чирч оруулчих гээд байдаг юм. Хүсэл, санаа бодлыг нь эмэгтэй хүний ариун нандин идрүү хандуулад байдаг. Шулмас химээхийн хар эрчмүүд удам дамнаж өвлөгдөх тал зарим үед ажиглагддаг. Өргөө голомтоо цэвэрлэж байхгүй бол үрс балчрууд чинь хүртэл хар муу сүнсээр эндэгдэх магадлалтай гэсэн үг шүү. Шулмас хичнээн дүрд хувирхай буурлаа. Шулмас химээх нь дүрээ тоо томшгүй олон янзаар хувиргана. Хамгийн ихтэй 283 дүрд, хамгийн багадаа 61 дүрд хувиргах чадaltaй. Энэ завсартал дүрээ хувиргана. Жишээ нь нэг хувирсан дүр нь ямар байж болох вэ буурлаа. Уранхай ноорхоо хувцастай байвал игэл жирийн хүний дүрд хувирч болно. Гоо үзэсгэлэнгийн огтагны дүрд хувирч чадна. Өөр бусад үгсэн хүний дүрд хувирна. Ямар шидүүдийг ашиглах вэ буурлаа. Хамгийн гаргууд шид нь оюун бодол, зүс царай, үзэл бодол баримтлалаа их хувиргадаг. Тийм л шидэнд гаргууд. Хүнийг гормон дэв бузар руу татаж оруулчих гээд байдаг. Энэ шулмсууд үржих чадвар сайтай, хар сүнсүүд өөрсдөө ер нь үржиж олшрох чадвар өндөртэй. Өвгөн миний түрүүнд альцснаас хойш өсөөд яг одоогийн байдлаар 3897 болсон байна. Хорон мөч өнгөрхийн хэрээр үржин цөөрнө. Дүрээ хэрхэн хувиргаж байгаагаасаа бас хамаарна. Шулмас шулмсаасаа үүснэ. Шулмсын овгийнхонд толгой сүнс гэж байхгүй. Харын зохион байгуулалттай сүнсүүдээр удирдуулдаг. Ямар хүчээр дардаг вэ буурлаа. Дээд багцлааны 3 онгод байхад болно, ирэмбэрээ хамаарна. 3 онгодны улаач нь нэг байж болох уу буурлаа. Улаач нь заавал 3 байна. Бүгд нэгэн зэрэг хүчээ нэгдүүлж байж дарна. Далдын дүрээрээ бус заавал улаачийн бие дээр бууж байж дарна. Ийм хар сүнсүүдийг өрөөж магтаад л дарчгана гэж эндүрсэн улс олон байна даа. Харин тийм юм гэж хаана байх вэ? Хэрвээ 3 шулмас нийлээд нэг хүмүүний махан биед байна гэж бодоход 9 улааж 3-3-аараа нэг нэгээр нь хуваан авч дарах хэрэгтэй.
Хэрвээ 9 шулмас ёсүүлээ зэрэг дайрвал дайн маш удаан үргэлжлэнэ. Дайны зохион байгуулалттай байж л дарна. Хэрхэн дайтах вэ бурал? Энэ бол өвгөд бидний нууц. Яаж дайдах, ямар шид хэрэглэх, энэ бүхэн дараагийн задаргаа судруудад орно. Хүмүүний биед шулмас байна гэдгийг ямар шинжээр мэдэж болох вэ бурал? Хүмүүнд тэр бүр шинжин илрээд байхгүй. Хар муу сүнсний шинжил илэрнэ. Хар муу сүнс хүмүүний махан биед орохоор яадаг вэ? Үрс ажиглаж чадвал зурж өнгөрч буй ийм хүйстэй хүмүүний ариун нандин идүүд рүү шундаг. Шулмас эрэгтэй хүмүүний махан биед тогтохоор гормон дэв бузар руу оруулчих гээд байдаг. Шуламсанд өртсөн хүн илүү татагдаж, шунаж, хорсож, харах үед тэр шинж нь илрэх боломжтой. Эмэгтэй хүн өртсөн бол дур хүсэл нь огцом нэмэгдэнэ. Үзэл бодол, оюун санаа нь маш богинохон хугацаанд хүчтэй өөрчлөгдөж, махан бие нь ихээр өвдөнө. Байнга биш, маш хүчтэйгээр огцом гинэтхэн өвдөнө. Аль хэсгээр өвдөх вэ бурал? Аюулхай, зүрх, уушиг, махан биеийнх нь нуруу булчингуудаар их хүчтэй өвдөнө. Удаан байгаад хүчээ авсан үед бүгд нэгэн зэрэг өвдөнө. Шуламсын нүд рүү хараад мэдэх боломжтой юу бурал? Мэлмитэй хүмүүс хар муу сүнсийг харахтаа заавал хувирсан дүрийг нь хуу татаж байж бодит дүрийг нь харж ялгана. Дүрээ олон хувиргасан хар муу сүнсний өөрийнх нь амин дүрийг харах хэрэгтэй. Тэгж байж ялгана. Хэрвээ шулмас бол хар муу дүртэй, сексисэн үстэй, үсэнд нь ямар нэгэн юм наалтсан, эдэлж хэрэглэж байгаа хүү хуйг нь уранхай ноорхой, салбархай, зарим нэг хэсэг нь байхгүй, сүнснийх нь өөрийнх нь гар хөл биеийг нь харж чадвал энд тэмдэггүй хөхөрсөн, шалбарсан, зүсэгдсэн, майжсан байдаг юм. Чарлба. За, дараагийн хар сүнс бол үрсийн нэрлэлтгээр чарлба хэмээх сүнс. Үрс өнөө цагт чарлба гэж нэрлэж байгаа болохоос биш, уг нь өвгөн бидний үед чарлаа гэж нэрлэдэг байлаа. Учиг юу вэ гэвэл энэ чарлба гэдэг нь нэр, шашин номын нэр дотор бас бий. Чарлаа хэмээх нь өөрөө түмэн янзын хятансан, гийнсэн, шулмын инээдүүд, түмэн янзын орилон чарлаан, аврал хүссэн дуу хоолой бүхнээр үйлээ дүргэж байдаг. Энэ чарлагийн эрчим сорж авах ам нь хоолоондоо байдаг. Дээрээ байгаа ам нь гадагшаа хүч чадлаа гаргаж байдаг юм. Энэ чарлаа түмэн янзын дуу хоолойнууд бий. Аврал гуйн орилсон, хүсэл шунлаа илэрхийлсэн олон янзын авайг гаргадаг. Хүмүүний дотор айдас төрөм, жихүүтэс төрөм, оюун бодол, тархин ажиллахаа байх. Махан бие удирдах чадах тэнхээгүй болох. Хараа хяналтгүй ховстуулах тийм хүчтэй дуу авиануудыг өөрөөсөө сүнсэн дүрээсээ гаргаж байдаг. Чарлаа их элдэвтэй. Дүрээ тэгж их хувиргахгүй, хоолойныхоо цар хүчийг өөрчлөн. Гаргаж байгаа авай, сүнсэн дүр нь тусдаа. Тэгсэн хэрнээ түмэн янзын айхтар орилон чарлааныг чанга суулж гаргана.
Хүмүүний зөвхөн бодол оюунд тархин дотор нь сонсогдохуй цаарч гаргана. Гаргаад дуу авайг нь түмэндээ сонсвол хамгийн багадаа 4 буюу түүнээс дээш сонсвол хүмүүний оюун бодол махан биеийг ховсдуулдаг. Ховсын шидтэй. Чарлагийн харын талыг таньж мэдсэн эрдэм нь 59. Хүмүүний махан биеийн сонроор дамнаж орно. Тэгснээр хүмүүний бодол санааг эзэмдэж махан биеийг удирдана. Түмэн янзын архирсан, аашилсан, орилсон, гуйсан, говьшсан чимээнүүдийг гаргана. Чарлааг дарж устгахын тулд сайн авайг өөдөөс нь гаргаж байж дарна. Чарлааны сүнсний бүтц нь элдв янзын альбан тэрэнгийн дүртэй төхөө. Нүдтэй нүдгүй, амьтай амьгүй хар сүнс юм уу гэд харахны хар сүнсний дүр цөөхөнтэй харагдана. Эсвэл зүгээр эрчим юм уу гэд харвал эрчмийн дүр цөөхөн харагдана. Тиймээс чарлааг гаргаж байгаа дуу авайгаар нь ялгана. Чарлааны хүч чадлыг дарах олон арга бий. Өвгөд буурлууд буугаад дарсан ч чадна. Хамгийн гол нь хүмүүний махан биеэс салгаж гаргахад л оюун бодол тэнхээ тамирыг зарцуулдаг юм. Хүмүүний биед орсон бол яаж мэдрэгдэх вэ буурлаа? Хүмүүний махан биед орвол ялгаагүй түмэн янзын дуу авай чимээг гаргана. Чимээгүй сууж байгаад гів гинэтхэн орилж чарлана. Орилохоос өөр ямар зан авир гаргах вэ? Элдвэр харах уу буурлаа. Уйлан, гиншин. Энд тэнд хан самрана. Хар чарлаанд өртсөн хүмүүн ганцаардсан мэд дүртэй харагдана. Гинэтхэн орилж чарлана, юм авч шидэн, ойрхон байгаа зүйлээ авч шидэн хаглана. Хүн рүү дайрах уу буурлаа. Архирч байгаа юм чинь дайрлгүй яах вэ? Ийм сүнсний нэрийг өвгөд бид чарлаа гэдэг байсан юм. Энэ чарлаа энд тэнтгүй бий. Уул хатан доторч бий. Хүмүүн олноороо суурших хотол өргөөнүүдэд ч бий. Чарлааг ангуучлах үрс гэж тусдаа бий. Сонрын хүчин нээгдсэн үрс бий. Хаана ямар авай гарч байна вэ? Тэнд ямар хар сүнс байна вэ гэдгийг мэддэг үрс. Авайны эсрэг яаж авайгаар дайдах вэ? Ямар зүйлс ашиглах вэ гэдгийг мэддэг үрс бий. Тэдгээрийг тусдаа бэлддэг юм. Тэд мэлмитнүүд гэдэг үрстэй дөхөөд байдаг. Заавал улааж байх албагүй юм байна. Тийм үү буурлаа. Тэглгүй яах вэ? Тусдаа бэлтгэгдсэн үрсэд дуучид, хөөмийчид, уртын дуучид багтахгүй буурлаа. Энэ дуулаад, хуурдаад, ихшиглээд байгаа үрс чинь өөрсдийн гэсэн тусдаа үүлдээ чиглэсэн хар муу сүнсүүдийг дардаг нь ч байна. Түмэн янзын үрсийг сэргээдэг нь ч байна. Альвааг нийлүүлж бүтээдэг нь ч байна. Тийм учраас заавал тэр үрс байх албагүй. Үгийн хар сүнс. Дараагийн хар сүнс бол үгийн хар сүнс юм. Үгийн хар сүнсний талаар өвгөн бий айлцсан. Хүмүүнээр өөрийгөө хооллогч бүлэг сүнсний аймагт багтана. Үрсийн хилээд байгаа хараалын үгс, амнаасаа гаргах элдв янзын муу эрчимтэй үгс бүхэн хар сүнсүүдийг дуудаж байдаг.
тэр тусмаа үрсийн ёо гэх үгс хүртэл хар сүнсийг дуудаж байдаг. Үгсийн ёоны хар сүнс гэж бий. Хүмүүн өвдөж зовхын хэрээр, шаналж дуугархын хэрээр өөрийнхөө хүч чадал, баяр баясгалыг дүүргэж авдаг сүнс. Хүмүүний махан биеийн дээр ёо хэмээх үгийн эрчим хурсан үед ёогийн сонортой эрчмийг нь таньдаг сүнсүүд ирж байдаг юм. Хүмүүний махан биед наалдаад хүмүүнийг улмал өвтгөж зовно. Тэд хүмүүний махан биед амааран дамнаж шингэнэ. Дуу хоолойных нь хүрдэн дээр очиж сууна. Энэ ёоны сүнс чинь бас муучгүй 45 эрдмийг сурчсан. Өөртөө хар эрчмүүдийг улмал ихээр нааж байх хүсэлтэй. Эрчмээ өөртөө хураах тусам аз жаргалтай болж байдаг сүнс. Ёолох бүрд чинь хар сүнсүүд шуугаж, хар эрчмүүд хуралдаж байдаг юм. Ёо хэмээх дуунд нь хүртэл учир бий. Хизээ ямар үедээ ёолохоо мэдж бай. Өвдөж байсан ч шүдээ зов. Хизээ ямар үед амнаасаа ямар аваа гаргахаа тунгааж бай. Хилмээр байвал заавал хилээ хаз. Ёолохын хар гай, ёолохын тоогч нь л нэмнэ. Ёолохын зовлон амны алдас хэмэхтэй адил махан биедэл ирнэ. Эрт итүүгээ цагт өвгөд бид өвдөж зовж байсан ч ёо үхлээ хатлаа хэмээх дууг амнаасаа гаргаж байсангүй. Өвдөж зовж байсан ч өөрийн махан биеэ харааж зүгтгэхгүй. Өрөөл хар мууг нэмж дуудахгүй хэмээн ухаантай байлаа. Ухаан байхгүй, үг байхгүй, үйлдэл байхгүй, өнөө цагийн үрс та нар өөрсдийгөө ер нь харж байна уу? Ёрлон дуудахын ёо гэдэг үг махан биеийг чинь улмал өвтгөн. Ерөөж магтах үгсийг ашиглаж байвал аятаасан да. ертөнцийн хар мууг нэмжил байна даа үрс та нар минь. Өнөө цагийн үрсийн домжийн газарт энэ сүнсүүд энд тентгүй л харагдаж байна. Үрс та бүхэн өвдөж зовсон ч амнаасаа гарах үгээ тунгаа. Аваа их шиг бүхэн чинь сүнсний эзэнтэйг сана. Ам химээх эд чинь үрс та бүхэнд зүгээрч нэг байдаггүй юм шүү. Ам химээх эд чинь үрс та бүхэнд нэг байгааг сана. Гарч байгаа энэ л аваа бүхэн махан биеинд чинь буцаж ирдгийг сана. Махан биеэсээ үрс минь магтаж өрөөж бай бийсэ. Зүхэлт хар сүнс. Дараагийн сүнс бол зүхэлт сүнс. Энэ сүнс яаж үүсдэг, ямар сүнс вэ гэвэл хүмүүнийг махан биеэсээ хорвоо дэлхийгээс халихтан түмэн янзаар харааж, зүхэж, буруу шааж, хийсэн ч бай, хийгээгүй ч бай, бүхий л хар муу зүйлүүдээ сонсож, хойноос нь ямар ч нэхэл татлаа болох хүмүүн үгүй болсон хүмүүний сүнсийг зүхэлт хар сүнс гэдэг юм. Хүмүүн энэ хорвоо дэлхий дээр ямар зүйлийг хийж, бүтээн бусад хүмүүнд юу гэж дүгнэгдэн, бусад хүмүүнд ямар зүйлийг бүтээж вэ? Тэр бүхэн нь бас өөрөөс та бүхний даалдын ертөнцөд нөлөөлж байдаг. Хар муу зүйлс хийгээд удам угсаанда тодорч гарах нэргүй, хийсэн бүтээсэн гавьяагүй,
хамгал хар муу бүхнийг нь өөртөө тохож байдгаараа зүхүүлээд энэ хорвоо дэлхийгээс явсан ч сайнаараа бус хараараа нэр нь үлдсэн хар сүнсүүдийг зүхэлт сүнсүүд гэж хэлээд байгаа юм. Хүмүүний сүнс тэр бүр амгалан одоод байдаггүй. Хүмүүний сүнс тэр бүр хөх тэнгэртээ гарч чаддаггүй. Хар муугаар зүхүүлж, хар муу үгсээр хүрээлүүлж, чиглүүлж энэ хорвоо дэлхийгээс халих амар гिचүүд. Үгсэн хүмүүний сүнсийг ясыг битгий үндэл зүйл гэдг нь энэ юм. Нэгэнт хөх тэнгэрт гарсан нөгөө ертөнцөд очсон бол аль болох сайнаар магтаж өрөөж бай. Хийсэн хар муу зүйлийг нь битгий дурсаж бай. Энэ үед тэд өөрсдийн сүнсний эрчимдээ даруулаад зогсоохгүй. Үрс та бүхний айлдаж хэлж байгаа үгсийн эрчимд бас даруулдаг юм шүү. Тиймээс үрс та бүхэн өнгөрсөн хүмүүний араас аль болох буян сайн үйлдэж бай. Зүхэлт хар сүнс нь хүмүүний бахан биед ар нуруу хөлөөс нь эхэлж наалтна. Мөн хоолой хүрдээр дамнаж хүмүүний махан биед орох гээд байдаг талтай. Хүмүүний махан биед наалтсан бол илрэх шинж тэмдгүүд нь ямар нэг зүйл бодож тунгаагаад орчлон хорвоо дэлхийгээс хурдхан халих юмсан гэсэн бодлуудыг төрүүлж байдаг. Хар сүнсний ерөнхий шинжүүд илэрнэ. Ийм хар сүнс наалтсан хүмүүний дотоод оюун бодол санаа маш хурдтай хувирна. Тогтож сууж чадхаа байна. Хүмүүний нүд рүү ихцэлж харж чадахгүй. Харцан ийш тийшээ далтчингүүн. Шүндөө тайван амгалан унтаж чадахгүй. Өөрийн ирэхгүй санаа алдана. Өөрийн мэдэлгүй уйлна. Энд тэнтэй хүчтэй зохиулж байгаа мэт өвдөн. Юунаас болоод байгаагаа мэдэхгүй. Зүхэлт сүнсний дүр их олон янз. Энд тэндээ түлэгдэж, зоолгуулж, төмөн янзаар тамлуулж, сүнсэн дүр нь төмөн янзаар хувирсан, хөхөрсөн, няцарсан дүртэй байна. Зүхэлт хар сүнсийг дарах хамгийн гол арга бол зүхэлт хар сүнстэй гэрээ хэлэлцээр байгуулах. Яг яагаад зүхүүлсэн? Юу болсон? Яагаад энэ зүхэлт сүнс болов? Тэр бүхний учир начрыг нь олж байж, зарим тохиолдолд алдар нэрийг нь цэвэрлэх үеч гарна. Зүхэлт хар сүнсийг засах арга бол тэр сүнстэй өөртөө нь ярих юм. Хүмүүний махан биеэс салж өгдөггүй зүхэлт сүнс нь 37 харын эрдэмтэй. Хүмүүний махан биед удаан суух хүсэлтэй. Өөртөөгөө адилхан уйлж, гансарсан нэгэн болгох гээд байдаг. Бусдад хортой муу зүйл ихээр хийлгэнэ. Хүн алах, хулгай дээрэм хийх, хүн тамлах гэх мэт бусдад хортой муу зүйл ихээр хийлгэнэ. Буг бол харын ертөнцийн хамгийн урт настай хар сүнсүүдийн нэг юм. Буг хэмээх нь хүмүүний махан бие идэл хэрэглэл, өргөө хотолд удаан оршин суудаг шуналт сүнсүүдийн нэг хэсэг. Ямарваа нэгэн зүйлд хорогдох, ямар нэгэн орчин нөхцөлийг өөрөө бий болгоод түүнтэй аль болох удаан суух хүсэлтэй. Бугийн овог гэж тусдаа бий. Энд шунхаг сэтгэлтэй эдэнд шунсан
хоргогдсон сүнсүүд олноороо байдаг. Бугийн сүнсүүдийг дарахын тулд дэнс гаргадаг. Өөрсдийнх нь хүсэж байгаа зүйлүүдийг өгч явуул. Эсвэл бүр дарна. Бугийн сүнсүүд нь харын 87 эрдэмтэй. Шидэнд гэвэл өөрийн татаа орчноо бий болгох. Түүндээ удаан орших. Эдэнд шунсан бол эдэндээ улмал удаан байх. Түүнээс илүү хүсэх. Хүссэн бүхнээ авах гэж шийдвүүдээ ашиглана. Буг нь хүмүүний махан биед аль ч хүр дээр дамнан орж ирж болно. Хүмүүний аль хүрд нь гацаатай, эрчим нь саармаг, эрчмийн хүч нь сул байна. Түүгээр дамнан орно. Хүмүүний махан биед шингэсэн бугуудыг ажиглаад байхад ихэвчлэн оройн хүр дээр дамнаж орсон байдаг юм. Маш их эд хөрөнгө цуглуулдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс энэ бугийн овогтой холбоотой байж мэдхнээ бурлаа. Тэгэлгүй яах вэ? Энэ бол бугийн гар хөл болсон гэхээс илүүтэй махан бие нь буг орсон байх магадлалтай. Идэл хэрэглэлд цуглуулах нь хоёр талтай. Сайн тал нь гэвэл Тэнгэрийн санаа бодлоор ч цуглуулж болно. Муу тал нь гэвэл бугийн отгийнхон эсвэл шуналтны отгийнхон ч байж мэднэ. Бугийн отгийнхон аль болох удаан орших хүсэлтэй. Эрүүл саруул явж байгаа хүмүүний өргөө хотод нь шунлаа гэж бодъё. Тэгвэл эхлээд хүмүүний махан биедэн шингэнэ. Ингэж шингэсний дараа өргөө хотлынх нь өөрийн хүсснээр хувиргана. Тоостой, шороотой, тортогтой, буртагтай, үнэртэй, амттай, ямар эрчимтэй, ямар дүр төрхтэй байх вэ? Ямар эд зүйлстэй байх вэ? Тэр бүхнээрээ хувиргана. Тэгээд түүндээ хүмүүнийг оршоогоод өөрсдийн хүссэн зүйлээ улам цуглуулад л байна. Тэгж байгаад хүмүүний махан биеийг өвтгөнө. Улам бүр өвтгсөөр хүмүүнийг халиагаад өөрсдийн овог отгийнхонтой нэгдүүлнэ. Нэгдүүлээд өнөөх өргөө хотолд нь удаан сууршина. Эсвэл өөр хүмүүний идэл хэрэглэл махан бие цогцсонд дахин шингэнэ. Буг хэмээхийг дарахад их хүч, оюун бодол шаардагдана. Тэр бугийг хэр сайн харж, таньж, хийж буй үйлдэлүүдийг нь хэр лав мэдэж чадхаас хамаарч бугийг дарж устгах гэрээ хэлэлцээр гэгчийг үйлддэг. Тэр бугтай өөртөөнөө бурлаа. Тэгэлгүй яах вэ? Түүнийг дарна эсвэл хөнөөнө. Бугууд бусад хар сүнсүүдийг улмал дуудаж, уран чуулуулж байдаг. Тийм л айхтар хар сүнс юм. Энэ цагт дэлхийн хамгийн баян гэгдсэн гэр бүлүүд байдаг. Эдгээр гэр бүлүүд энэ бугийн овогт багтахуу бурлаа. Эдгээр үрс бол шунлын овог отгийнхон. Шунлын овог отгийнхон эрх мэдэл, эд юмбүү, өөрсдийн эдэлж хэрэглэх хүнтэй чамин тансаг зүйлүүд, зарим нь бүр хүмүүний эд эрхтэн, арьс, үс, хумс гээд байж болох бүх зүйлийг хураах хүсэлтэй. Тэдгээрийг олж авахар улам бүр шунан тэмүүлнэ. Тэд нар бол шунлын овог отгийнхон юм. Энэ хорвоод удаан амьдрах, урт наслах гээд янз бүрийн юм хэрэгэлдэг, хүний цус хүртэл уудаг хүмүүс байдаг. Тэд ямар бүлэгт хариалагддаг юм бол буурлаа. Хар сүнснүүдийнхийг ойлгох гэж
зовноо миний өрс. Хар сүнсүүдийг энэ юм байна, тэр юм байна гэд хэлчих зүйлс их ховор. Бүгд маш их хувирамтгай. Өнөө гарагт энд нэгэн хүний махан биед байсан бол маргааш өөр хүний махан биед ороод өөр зүйлийг ч хийнэ. Тэгэхээр хар сүнсүүд гэдэг бол цар хүрээ их өргөнтэй. Яг ямар үйлдэл илэрч байгаагаар нь хамааруулж хуваагаад байдаг. Шунлын болон бугийн овгийнхон хоорондоо холбоотой юу буурлаа. Бүх хар сүнсүүд хоорондоо холбоотой. Хар сүнсүүдийн толгой нь энэ бүх хар сүнсүүдийг хооронд нь холбож өгдөг. Шунлынх нь аль хүртэн дээр суудаг вэ буурлаа. Тэтэм хүрд, үржмийн хүрд, наран сүлжээ хүрд 3 дээр сууна. Шунлынхан насныхаа эцэст ямар өвчнөр илүү өвдөж өгöd болдог вэ буурлаа. Өрсийн өнөө цагт хилээд байгаа баяны өвчин гихчээр мөн оюун бодол уурэг тархины өвчнүүд бий. Тархины өмнө өвчнөөр бас өвдөнө. Үржмийн хүрд гэхээр булчирхаан төрлийн өвчнүүдээр өвдөхөө буурлаа. Шуналтны овог отог гэж бий. Шунлын овог отог гэж бас бий шүү дээ. Шуналтан, шунал хоёрыг ямар эд зүйлс шунаж буйгаас нь хамаарч тэгж хувааж байгаа юм. Шуналтан гэхээр эд баялагт тэмүүлэгч нар. Шуналт гэхээр махан биед шунагч нарыг гэж ойлгоорой үрс минь.